За хичээлээ эхлэе хүүхдүүдээ. Энэ юу вэ? Анхаараа. Сайн ажиглаарай. Аймаг. За өөр. Хэрвээхээ байна. Цэцэг мог байна. Тийм ээ. За үүнийг бүгдээрээ юугаар хийсэн гэлээ? Өнгийн цаасаар хийсэн. Тийм үү? За тэгвэл энэ бидний тэгш хэмжээний өрөөнд хийгдсэн бүтээлүүдээрээ энэ самбараа хийсэн. За бүгдээрээ багшаа давтаад хэлээрэй. Эрдэнэ хэлцүү. За тэгвэл бүгдээрээ одоо ойдоо юу байгааг нэрлэе. За алтлаас нэрлэх үү? 100 гартлаас нь нэрлэе. Хэм хэлэх үү? Эрдэнэ хэлэх үү? Мод байна. Хишиж авал. Ирвэхэ байна. Алтангоо. Цэцэг байна. Тэмүүлэн заяа. Энэ юу вэ? Энэ юу вэ? Ирвэхэ байна, тийм үү? За. За тэгвэл бүгдээрээ тэгшимийн тухай үзэж яваа, тийм үү? Тэгшин гэдэг маань яг юу хэлээд байгаа вэ? Тэгшим гэдэг маань яахаар ижилхэн байхыг хэлж байгаа лээ? Эхнэр яахаар ижилхэн байхыг тэгшим гэдэг байгаа лээ? За энэ гацуур мод бүгдээрээ урлагтаа яасан бэлээ? За энэ ингээд нэгтлийн нөгөө тал дээр нь давхарлаа. Яасан? Яаж вэ? Ямар харагдаж байна? Гурвалжин харагдаж байна. Давхарлаж буюу тэнхэлгээр нь нугалахад тийм ээ? Тэнхэлгээр нь нугалахад нэг нь нөгөөтөөгөө тэнцүү байх буюу давхцал гэдэг маань тэгш юм тийм үү? За энэ ирвэхээ нисэж байна. Энд нисэж байна. Энд цэцгэн дээр суудсан байна. За тэгвэл ирвэхийг харъя. За ингээд нисэж байгаа суулаа. Хоёр таларч яаж байна? Ирвэхний хоёр таларч. Ихэвчлэн яаж нэг нь нөгөөтөөгөө давхцаж өгч штэ тийм үү? Нэг нь нөгөөтөөгөө давхцаж байна. За тэгвэл энэ үүлийг харъя. Сайн хараарай. Давхцаж чадчихна уу? Эднэрэ шиж авласаа хараарай. Чадахгүй байна. Тэгвэл энэ маань тэгш хэмийг үүсгэхгүй байна гэсэн үг шүү дээ. Тийм үү? Тэгш хэмийг үүсгэхгүй байна. Тэгвэл яах нь вэ? Бүгд ингээд нугалсан бүхэн тэгш хэмийг үүсгэх нь үү? Үүсгэхгүй байна. Тийм үү? Зарим нь үүсгэж байна, зарим нь үүсгэхгүй байна. За цэцэг яаж байна? Наалаа, салхинд хоёр тийшээ хийслээ. Нөгөө хоёр талтаа яаж байна? Тэгш хэмийг үүсгэж байна, давхцаж байна шүү дээ, тийм үү? За өөр юу вэ? Навч байна. За, навч ямар өнгөтэй байна? Ногоон өнгөтэй байна. За, өөр ирвэхэнүүд маань ямар өнгөтэй байна? Шаар. Чирмэлээ ягаа шүү. Толбонуудын хөнгийг хэлтэй. Толбонууд. Ягаан толботой байна. Ногоон, тийм үү? Энэ юу юм бол? Мөг ямар өнгөтэй вэ? Улаан өнгөтэй. За бүгдээрээ тэгвэл навчаа 100 гартлаас нь тоолъё. Чанга. 1 2 3 7 навч. За багш нэг бичлэг үзүүлье. Бүгдээрээ сайн анхаараарай.
За. Яасан юм юу их. За, Миша баага яасан. Миша баага жимс тус. За, жимс тус ямар жимс тус ч юу? Айлам гүзэлцгэн. Гүзэлцэн. Банан. Байсан уу? Тэ. За. Айлам тусан, гүзэлцэн тусан. Бөөрөлцөн. За. Хөшөө. Өөр яач юу? Ямар үйл явдал болов? Хэн яах вэ? Өөр ямар үйл явдал болов? Лимбик. Миша жимсээр яах гэсэн болоо баага? Жуус ихчихсэн. Жуус ихчихсэн. За өөр. Шүүс ихчихсэн. Шүүс ихчихсэн, жуус ихчихсэн. За өшөө яах гэсэн бэ? Ундаа ихчихсэн байна. За тэгсэн чи юу болчих вэ? Маша бүгд жимсээ Маша Бүрчэмсэг гэдэг тус. За тэгээд Миша яхаар болов? жимс тугаар. Жимс түүгээр буцаад явлаа тийм үү? За төгөөд бүгдээрээ штэ. Бүгдээрээ өнөөдөр Мишаг буцаад ойроо ирэхээс өмнө энэ навчлууд дороо үзэлцэн жимс урлаа. За бүгдээрээ өнөөдөр жимсээ бүзэлцэн жимс сурлахын тулд за багш нь бүгдээр энд бэлтгэцүүд ширээнийх нь хажууд байгаа. Та хэд багшийнхаа тайлбарлаж дууссаны дараа эхлээд анхааралтай сонсоор ашиглаж байгаа даа. Сонсчээ. За бүгдээрээ эхлээд гүзэлцэгнээ урлагын тулд цаасаа нууглана. За хишиг жаргал алтангой хоёр бус түүхтүүд нь бэлтгэцээр ажиллана. За цаасаа нууглаад зурна. Гүзэлцэгнээ зурна. Жимсээ зурна. Жимсээ зурсныхаа дараа хайчлана. За хайчсныхаа дараа гүзэлцэгнээ толболж өгнө. Толблоод дараа нь гүзэлцэгэн дээрээ дэлбэгээ нааж бэлэн болгох гэнэ. За тэгвэл өнөөдрийн гүзэлцэн жимсийг юм аа эхлээд бүгдээрээ цаасаа нугалах нь байна. Дараа нь зурж өгнө. Тэгээд хайчлана. Толблоно. Тэгээд наах үйл ажиллагаа явуулах нь. За бүгдээрээ сагснаасаа бэлтгэцүүдээ гаргая. За хишиг жаргал алтангой хоёр цаасаа нуглаараа яг голоор нь тэнцүү нуглаад нахиш үнцэг цаасаараа хоёр жижиг тэгш үнцэг төрс үсгээрэй. За бусад үйлдэл болохоор за бусад үйлдэлийнх дээр болохоор Эрдэнэ хоёр Тэмүүлэн заяа тасархаа зураасаа эхлээд холбоод зурна. Зурх үйл ажиллагаа явуулна. За хоёр охин нуглаад ийм шогломо тавиад зураараа гүзэлцэгнээ зуръя. Нугалцсан уу хоёр охин? Хишиг жаргал алтангой хоёр нугалцсан уу? За нугалсныхаа өргөөрөө багш нь хараадах юм. За сайн байна. За нэг тэгш үнцэг дурс маань хэдэн дурс олчих вэ? Хоёр давчж байна уу? За тэгвэл энэ маань тэгш шимийг үүсгэж байгаа тийм үү? За хоёр
бүхэн нугад хуучлаа сайн хийсэн байна. За одоо бүгдээрээ зуръя. За. Тэмүүл нэ зураа нэг дөө. За багшин зур. Гоо байсан чи өөрөө зурж шүү тийм үү? За. Зураа. За бүгдээрээ зурсан уу? За үргээ багш нь харъя. Бүгдээрээ зурсан уу? Тасархай зураасаа хавцсан уу? За хишиж аваад арай дуусах. Залуу анхаа гэхийг харъя багш нь. Сайн байна. Баяр үргийн анхаа яасан мундаг юм. За бүгдээрээ зурсан уу? За тэгвэл бүгдээрээ зурх үйл ажиллагаагаа хийчихлээ. За зурсан. За одоо бүгдээрээ хайчаа аваад зураасныхаа дагуу хайчлаа. Бүдэл зигнэ орно. Би гарсан юм чи. За дууссан бол хайчаа явах хэрэгтэй тий. За бүгдээ хайцсныгаа өргөч ямар болсон? За. Бүгд болсон уу? За анхаа дэлгээрээ багш нь харъя. Анхаа ямар сайн юм бэ? За анхаа харъя багш нь баяр хүргэе за. За эдэн найд дэш нүргөр багш нь харъя. За бүгдээрээ хайцлаа. Сайн байна. Хайцсан. За одоо тэгвэл толболох дараагийнхаа ажилд орё тийм үү? За одоо бүгдээрээ толболохын тулд бүзэлцгийнхаа их биеийг дэлгээд ширээн дээрээ тавиарай. Дэлгээд ширээн дээрээ тавьчих. За. Усан бүдгээ ширээн дээрээ тавьчаад тур анхаарч багш руугаа. Тур анхаарч. За бүгдээрээ ихтэй ямар ч гэсэн хоёр охин цаасаа нугалсан. Тэмүүл анхаараарай багш руугаа. Нугалсан. Нуугсныхаа дараа зурчлаа тийм үү? Тэр нөө дэлгэцэн дээр гарсан. За зурсан. Зураад хайчилсан. Тийм үү? За зураад хайчилсан. За одоо тэгвэл дараагийн маань үйл ажиллагаа толбохын тулд бүгдээрээ усан будагтай ажиллана. За усан будагтайгаа ажиллахын тулд
Юугаар дэлгээд за багшаа хараарай. Дэлгээд бээрээ усандаа дүрээ. За бүгдээрээ гүзэлцгийнхаа толбыг ямар өнгөөр хийж өгөх вэ? Хаар өнгөөр хий. За тэгвэл бээрээ усанд дүрлээ. За хаар өнгийнхаа бодгнаас бээрээрээ түрхэж аваад за хэдэн толб хий гэж бодож байна? За 8 гэж байна. Хишиж аваад хэдэн толб хий гэж бодож байна? 6 алтангоо. За тэмүүсэн заяа хэдийг хийх вэ? 5-ыг. За. Анхаа хэдийг хийх вэ? Гэрлээ авчихсан. 5. За 5. За тэгвэл өөрөө өөрсдийнхөө хэлснээр толгоо хий. Нэг татар. Нэг. Ой. Ороо. Шинэ дараагийн хэлцээрээ. Хэдийг хийгүүлээ? 8. За тэгвэл 하는 거야. Тэмүүхэн 5 бүр итгэсэн. За дараа. За анхаар сайн байна. За эртэн аяд. 자, 대신. 벌써. 일단 처음 했어. 처음에는. 얘네 처음에는. 뒤에. 자. 자, 다섯 번씩 되노? 자, 다섯 번씩. 자, nästa анхаарчаарай. За бүгдээрээ толболсныгаа нэг өргөчээ. Эднэрх босноо. Цав авах боловч багш нь цав авах гэж хэлдэг байна. Цавга түр байж байна. За бүгдээрээ өргөөрөө. За анхаа өргөөрөө. Толболсноо. За хисэж авах сайн байна. Тэмүүлэн толболсон байна. Эднэр өргөөрөө багш нь харъя. За бусдаа хараарай. Яаж толболсноо. За эднэрийг хараарай анхаа. За одоо тэгвэл бүдэлцэгнээ бүгдээрээ толболсон тийм үү? За одоо толболоод дууссан чинь юунуудаа ширээн дээрээ тавьчих. Ширээн дээрээ тавиад тур суудлаасаа босчих.
За одоо бүгдээрээ гүзэлцэн жимс дуугаар дуулаад тэгээд дасгал энэ шүү. Тэ. За багшаа усан анхаараарай. Сан бомбагаар болсайсан ягаан алим шиг бондогоор алим томсыг үзэлгэн үнэтэй дуудаарай. Амтайханда адгатсараа амтайханда хонойчно ноо нэчэндэ танхан байдаг та нанохонойто үнчигнө комора яг үнжинэстэй гэнжимис амтайханда За одоо торлоо дууссан тийм үү? За тэгвэл одоо юу яа? Багш нь ууданд нэм дэлбэнүүдийг хийцэн байгаа. Дэлбэгээ гүзэлцгэн дээрээ нааж өгье. За одоо гүзэлцгийнхаа дэлбэг цавуудаад тэгээд гүзэлцгэн дээрээ нааж өгнө. Цаавцсан юм байна. За сайн байна. Би ч цавгаа оруулсан. Цавгаа оруулж. За. Сайн байна эрдэнэ. Честэ яг сайхан гоё олоо тавиад наачтаа шүү дээ, тийм ээ? Өстой сайн хөхтэй. За, одоо ингээд яасан ч. Тэмүүта хараа. За өргөд тэрэг за бүгдээрээ наасныгаа Тэмүүтэн
За адилхан байна уу миний хүн хараарай. Болсон байна уу? Зөв наасан байна уу? За ишиг жаргал сайн байна. Алтангоо сайн байна. Эрдэнэ хоёр сайн байна. За. Энэ хаана гэсэн юм? Энд орсон биш үү? Аа. Чин хараад байна. Энэ гараа. Ингэсэн бай. 아빠 잠깐만. 그럴 때 이모. За. За бүгдээрээ өргөч болсон харъя. Дэлбэг наацноо. Наацлаа. За бүгдээрээ ямар ч гэсэн наах ажиллагаагаа сайн хийлээ. За одоо тэгвэл бүгдээрээ нөгөө Миша маань шүүсээ ирэхэд ойр уйлж яваа тийм үү? Сагсаа орой гарсан шүү дээ тийм ээ? Хамгийн жимсэх болсон. Тэгвэл бүгдээрээ юу яа? Навчин доороо гүзэлгэнэ наагаад Мишагаа ирэхэд гүзэлгэнтэй орчиход байж тийм үү? За. Багш нь энэ дор нууж наалаа. За сайн хараарай. За тэгвэл бүгдээрээ зөв багтлаасаа буюу эрдэнэээс ихлээ. Ингээд зөв багтлынхаа навчнаас наагаа. Цаав гэсэн байна. За өөсөн. Бүгдээрээ нүуний дэлбэнийхээ дэглэн ишинээр нь цаваагаад бүгдээ бэлдэж байгаарай. За багш нарыг бичөөрэй. За юу хийсэн ангийнхандаа нэг ярьчих та. Би 8 толботой гүзэлцэг нь хийсэн гинэ Эрдэнэ хоёр. За Эрдэнэгийн гүзэлцэгнийг хартаа. Ямар ч гэсэн Миша ирэхэд түүх гүзэлцэг нэгээр нэмэгдлээ. За Эрдэнэ хоёртаа баяр үргэн. За дараагийнх нь. За Тэмүүлэн. Найзуудтай нэг харуулаад тэгээд наа явлаа. За. Гүзэлцэгний гişнээс нэрэд харуулчих. За хаана наах юм? Гүзэлцэгний ийм навчин доорноо шүү тийм үү лээ? Ийм навчин доорноо. За багш нэг нэсвэд. Навчин сэвэд. За багш нэг цавууд гэдэг цааш нь дараа хөөцөг наач. За. За Тэмүүлэнгийн гүзэлцэг нь. За навчин дор. Тэмүүлэн хитэн гүзэлцэг нээсэн найзуудтай харуулж. Миний хүү хэдэн шиг гүзэлцэг нээсэн хуруугаар харуулж. Найзуудтай харуулаарай. Нэг гүзэлцэг нээсэн гэж юм. За Тэмүүлэнгийн гүзэлцэг нь ямар байна? Гоё болчих. За баяр үргэцээ бүгдээрээ. За анхаа гүзэлцэгнээ наагаарай. За анхаа найсан. Багштай ирээрэй. За багштай өрөөд анхаа. За хаана наах юм? Энд үү? Энэ навчин дорноо. Энд дорнох уу? Анхаа энд наах юм уу? Энд наах юм уу? Оо энд үү? За. Ташаа. Хойд энэ навчин дорноо. Оо тийм хангар алга ташаараа анхаад. За энд наа. Миний хүн наагараа өөрөө.
За ураач. Дараад наагараа. За. Анхаасаа энэ юу вэ? За. За анхаагийн үзэлцнийг хараарай. Ямар болсон бэ? Гоё болсон байна. За анхаатай бүгдээрээ баяр хүргэе. За дараагийн сурагч гараарай. За анхаа миний хөө ширээн дээр суугаарай. Сайн байна. За анхаа багш нарыг. За баяр хүргэе. За анхаатай баяр хүргэе. За алтангоо өөрөө юу хийснэ бас ангийнхандаа ярина тийм ээ? Ямар том манчин бэ? За гүзэлцэг нээсэн гэж байна. За ямар дараалал хийв чинь ангийнхандаа нэг сайхан. Ихтэй цаасаа нугалсан байна. За. Дараа нь зурсан. Дараа нь хайчилсан. Дараа нь тарчилсан. Наасан. Тийм ээ? Яг тэ нугалсан, зурсан, хайчилсан, толболсон, наасан. Тэгээд юу бий болов? Гүзэлцэг нь бий боллоо. Гүзэлцэгний хаан тогтоо? Навчиндаа тогтоолоо. За. Алтангуудаа баяр хүргэе бүгдээрээ. За. За юу исэн миний ах хэлээр анги. За гүзэлцэг нээсэн. Яаж хийж? Наасан. За хишгээ өстө мундаг байна. За хишгээтэй баяр хүргэе. За сурч миний ах. За ингээд өнөөдөр хичээлдээ сайн оролцсон хүүхдүүдтэй бүгдээрэнд нь баярлалаа. Одоо Миша ирээд яах вэ? Ойд ирээд яах вэ? Жимс түн. Ямар жимс түүх вэ? Гүзэлцэгний түн. Өөр яах вэ? Эд нэрээ хаачаа байранд нэгэрээ. Гүзэлцэг нь хараад яах вэ? Ямар сэтгэл түүх вэ? Ингээд хамаг жимс байх бол ингээд нэг хоосон саваа бариад ирж байгаа да Мишач ер нь л одоо их ойрхон ирж байна да. Ямар сэтгэл төрөх вэ? Тэс гойс эднэрийг хараад яах вэ? Яа баярлалаа эднэр хоёр их мундаг ингэж хүүхдүүд ямар мундаг юм бэ гэж бодоод баярлах баг. Тэгэжтэй ямар ч нөө шүүс ихсэн ямар ч юг болцсон ш тийм ээ. Жимсгүй болцсон чинь ой дээрэнгүүт ингээд зөндөө гүзэлцэг нь ингээд навчинд ороосоо бүнжигнээд намайг аваарай намайг түүгээрэй гэж байж ш тийм. Тэгвэл Миша баярлах нь лавтай. За тэгвэл Мишатай гүзэлцэг нь оруулсан мундаг сайн хүүхдүүдтэй багш нас баярлаа. Бүгдээрээ нэг алга ташчээ. За одоо гэрийн даалгавраа өгөн багш нь. Гэртээ гүзэлцэг нэ тийм үү? За энийг яах вэ гэхээр сайн сонсороо. Гэртээ очиод та хэд усан будгаа авч яваад гүзэлцэгний дээр нэг бут хөнгөнөөс энтэйгээ ижил будаад тэгээ хайчлаад ирнэ. Хайчлаад ирээд өөрсдийнхөө хийсэн гүзэлцэгний дэргэд наагаараа. Түүд бүр нэг навчиндор 2 гүзэлцэг наах юм бол Миша илүү их баярлна тийм ээ. За. За хайч авч явж болно. Усан будагнуудаа авч яваарай.
Баяртай. За хишиж чаддаг юм. Энийг дүүгээрээ бодуулаад, энийг өөрөө будаад, яг дээд хөнгөлтөөгөө ижил будаад хайцалж ирээд ойдоо наахна. За хөгтөлтэй баярлалаа. Хичээл дууслаа. За өнөөдрийн хичээлд сэтэлжүүлэлтэн дээр тэ хүүхдүүдийнхээ өмнөх хичээлүүд дээр хийсэн бүтээлийн ашиглаж энэ ойг өн дотроо мод ирвэхээ хүүхдүүдийн уралсан тэгээд нөгөө нэг навч зэргийг орчилж байрлуулад тэгээд навчин доороо өнөөдрийн хичээлээр нөгөө нэг гүзэлцэг нь орлох үйл ажиллагаа хийсэн. За тэгээд нөгөө бүтээл дээр ажилласныхаа дараа бичлэг үзүүлсэн. Бичлэгний дараа гүзэлцэгний урлах ажилдаа орсон. Тэгээд ажилд орохын тулд нөгөө нэг өнөөдрийн хичээлийн зорилго буюу хичээл ямар дараалалаар явагдахаа тий нуглах, зурах, хайчлах, толболох, наах энэ дарааллуудаа самбарт байрлуулж хүүхдүүдтэй өгсөн. За тэгээд нөгөө юу яасан хүн хэлбэрийн хүүхдүүдтэй болохоор ингээд нөгөө цаасын нугалсан цаасан дээр ингээд нэг тасархаа зураасаар тэмдэглэж өгсөн. Үүнийхээ дагуу хүүхдүүд маань зураад хайчлах. За нөгөө хөнгөн хэлбэрийн хоёр охиндоо болохоор ингээд цаасыг нь нугалалгүйгээр өгөөд өөрсдөр нь нугалуулад нугалсан дээр нь ингээд шавлоомод тавьж зурах ийм онцлог даалгаврууд байсан. За хэрэглэгдэхүүний хувьд гэх юм бол нөгөө өнөөдрийн хичээлд маань балын харандаа, цавуу, хайч, усан будаг орсон. Мөн усан будгийн савтаа ус ингээд нөгөө нэг ширээн дээр хүүхдүүдэд нөгөө нэг салфеткын алчуурууд тавьж өгсөн.